Mississippi вирусыг хөнөөсөн хэрэг 2016 онд болж Америкийн эзэн нийгэмд одоо хүртэл олонний анхаарлын төвд байдаг. Учир нь олдоогүй. Ноцлог хэрэгүүдийн нэг бөгөөд боломжит с ิจ гтний камерын бичлэгээс өөр баримт үгүй. Одоо болтол нэг ч албан ёсны с ิจ гтэн байхгүй байгаа хэрэг юм. Mississippi вирус Техас мужийн Midlothian хотод оршин суудаг байсан. 45 настай нөхөр Брэндон Биверс болон 3 хүүхэдийн хамт амьдардаг байж Mississippi фитнесийн багшаар ажилладаг. Тун сайн ээж, сайн эхнэрээс гадна ажилдаа хариуцлагатай нэгэн байсан гэж ойр дотных нь хэлжээ. Мисси 2016 оны 4-р сарын 18-ны өглөө 5 цагт Creekside сүмд фитнесийн хичээл заах байж тэр хичээлээ гадаа орох байсан ч тэр өдөр бороотой байсан тул сүм дотор орох болсон байна. Мисси хичээлдээ бэлтгэхийн тулд өөрөөр 4 цаг 20 минутанд сүмд ирсэн юм. Гэвч 5 цагийн үед сүмээс цагдаагийн газар дуудлага ирсэн нь түүний нэгэн шав Миссигийн цогцсыг олон 911-т залгасан байж тусламж ирэх үед Мисси аль хэдийн амьсгал хураасан байдалтай байсан юм. Хожим түүний үхлийн шалтгааныг тогтооход толгойдоо олон тооны хүнд гэмтэл авснаас болсон гэж. Мөрдлөгийн явцад Миссигийн үнэтэй хоримын бүгснээс ахуулаад эд зүйлс нь бүтэн байсан учраас энэ хэргийг дээрэн биш гэж үзжээ. Үүнээс гадна сүм дотор хяналтын камер байсан нь хөдөлгөөн мэдрэгчтэй камер байж. Гэвч яг аллах болсон газарт камергүй хэсэг байсан ч Миссиг өгөхөөс өмнө тэр сүмд юу болсон талаар камерын бичлэгийг одоо бүгдээрээ үзцгээе. Энэ бичлэгт гарсан цагдаагийн хувцастай хүн бол Миссигийн алуурчин байх магадлал маш өндөр байгаа хүн юм. Энэ хүн цагдаагийн иж бүрэн хувцснаас гадна сум нэвтрдэггүй хантаацтай ба цагдаагийн дуулга масктай хамт өмссөн байгаа нь энэ хүний хэн гэдгийг маш сайн нуугаа зогсохгүй түүний хүүсийг тодорхойлох боломжгүй болгож байна. Хамгийн эхлээд энэ хүн 3 цаг 50 минутанд буюу Миссиг ирэхээс 30 минутын өмнө сүмийн камерт бичигдсэн юм. Тэрээр хаалгаар коридорт орж ирээд баруун гараараа хан шүргэн камераас цааш явж байна. Дараагийн кадрт тэрээр эхний таарсан хаалга руу явж ороод удалгүй гарч ирээд дараагийн хаалгыг онгойлгох гэсэн боловч цоочтой байлаа. Тэр хаалгыг нээх гэж оролдсон. Өөрийн ингэрийн халааснаас ямар нэгэн багаж гаргаж ирсэн ч тус болоогүй тул буцаан ингэртэй хийж байна. Хачиргалтай энэ хүн камерт маш тайван байгаагаар бичигдсэн бөгөөд тааваараа гараа хайлан эзэнгүй коридоруудаар хаалга бүрийг татан явж байна.
Тэр ахин нэг хаалга нээж онгорхоо орхиод цааш явж буцаж ирэхдээ толгой дээрх гэрлээ асаасан байдалтай байна. Энэ дүрс бичлэгт бид түүнийг зүүн гарт ямар нэгэн цагаан зүйл барьж байгааг харж байна. Дараа нь тэр баруун гартаа барьсан алхаар хан цохиж ханын хэлтргийг газарт унаж байна. Тэр яах гэж энэ үйлдэлийг хийсэн нь тодорхойгүй байгаа юм. Энэ хүнд ямар нэгэн зориг байх ёстой. Тэр ямар нэг зүйл хулгайлах гэж ирээгүй нь түүний тайван, сэлгүүцэх маягтай яваагаар харагдаж байна. Мөн хожим тодорхой болсноор тэр шүн сүмээс юу ч алга болоогүй юм. Магадгүй тэр хаалга онгорхоо орхиж, цонх хан алхаар цохиж байгаа нь хулгай орсон мэт харагдуулахыг хичээж буй мэт. Цагдаа ихний үзэж байгаагаар энэ хүн Мисийг тэр шүн хөнөөсөн бөгөөд Миси хүнд зүйлээр толгойдоо олон тооны удаа цохиуж нас барсан юм. Миси болон нууцлаг хүн хоёр тэр шүн энэ сүмд таарсан тодорхой юм. Гэвч энэ санамсаргүй тохиолдол байсан уу? Эсвэл цагдаагийн хувцастай хүн зориудаар Мисийг отож байв уу? Мөн энэ хүн сүмд хэрхэн ирсэн нь тодорхойгүй байгаа юм. Сүмийн гадна камер байгаа ч тэд ажилдаггүй байна. Учир битүүлэг масктай хүн сүмийн хаалгыг хотхоор онгойлгосонд хожим тогтоогдсон юм. Энэ бичлэгээс гадна бас нэгэн дутааргүй хачирхалтай бичлэг байгаа нь сүмийн солгүй байрлах дэлгүүрийн гадаах камерын бичлэг юм. Сүм доторх өнөөх хүн гарч ирэхээс өмнө бичигдсэн бөгөөд нэгэн машин дэлгүүрийн зогсоолоор тойрч явах бөгөөд үе үе гэрлээ унтрааж хэсэг хугацаанд зогсож байгаад зогсоолоос гараад явдаг хачирхалтай бичлэг юм. Одоо хамтдаа энэ бичлэгийг үзцгээе. Энэ дэлгүүр нь Creekside сүмээс 600 метрт байдаг дэлгүүр юм. Дэлгүүрийн гадаа болж буй явдал шөнө 2 цагийн үед болж байна. Өнөөх хүн 3 цаг 50 минутанд анх камерт бичигдсэн. Месси 4 цаг 20 минутаас 5 цагийн хооронд алгасан байдаг. Бичлэгийн эхэнд цайвар өнгийн Nissan Altima маркийн машин дэлгүүрийн зогсоолд орж ирэнгүүтээ гэрлээ унтрааж байна. Өргөжлүүлэн зогсоол дундуур явж байгаад гэрлээ анивчуулаад тэр даруй зогсонгуудаа эргээд гэрлээ асаагаад хөдөлгөөний өргөжлөж байгааг бид харж байна. Магадгүй тэр гэрлээр хин нэгэнд дохио өгсөн ч байж болох юм. Дараа нь тэр байшинг бүтэн тойроод
Годомжны гэрэл дор зогсоод 3 минут орчим зогссон юм. Тэр энэ газарт яагаад зогсов? Зориуд энд зогсвоо, санамсаргүй байдлаар зогсвоо. Магадгүй жолооч энэ үед машинда ямар нэгэн зүйл хийх гэж байгаад машин доторх гэрлээ асаахгүй тулд зориуд гэрэл дор очсон байж болох юм. Үүний дараа тэрээр дэлгүүрийн зогсоолыг өргөсөн. Бичлэгийн эхэнд гэрлээ унтраас нь тохиолдлоо эсвэл тэр хин нэгний анхаарлыг татгаас сэргийлж унтраахад дараа нь энэ бүр их анхаарал татна гэж үзээд гэрлээ эргэн асаав. Бичлэгийн чанар сайн байсан ч машин дотор хэн байсан, хэдэн хүн байсан гэх зэрэг мэдээлэл байтугай машины дугаарч харагдаагүй. Хожим энэ машиныг болон жолоочийг хайсан ч олдоогүй бөгөөд энэ талаар маш олон таамаглалууд дэвшүүлсэн ч өнөө учир нь олдоогүй хэвээр байна. Цагдаа нар сүмийн ажилчид ойр хавийн оршин суугчдаас мэдүүлэг авсан ч тэд хинч тэр үед сэжигтэй зүйл хараагүй гэсэн юм. Эхний бичлэгийг олон нийтэд ил болгосон бөгөөд магадгүй энэ хүний алхаа гიშгэ биеийн хилэмжээр нь хэн гэдгийг таних магад гэж боджээ. Америкийн нэгэн улс байтугай дэлхийн өнцөг булан бүрээс 2000-аад таамаг цагдаагийн газарт ирсэн ч тэд бүгд баримт дээр тулгуурлаагүй. Зөвхөн сохор таамаг төдий байсан байна. Цагдаагийн газрынхан бичлэг тулгуурлан энэ хүний өндрийг багцаалтсан бөгөөд метр 57-оос метр 70 см орчим гэж үзэж. Үүнээс гадна энэ хүний бас нэгэн онцлог бол түүний баруун хөл гадагшаа нэлээд тавилтдаг камерын бичлэгээс анзаарч болж байна. Магадгүй энэ гэмтлээс үүдсэн байж болно. Эсвэл түүний гутал маш томцсон ч байж болох юм. Зарим нэг нь магадгүй энэ хүн баруун хөлөндөө хиймэл хөлтөөч гэж таамаг дэвшүүлж байна. Энэ хэрэг болоод 5 жил болсон ч олигтой ахиц гараагүй хэвээр бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн ч мөрдөгч албан хаагчийн хэргийг авсан байна. Өнөөдрийн байдлаар нэг ч албан ёсны сэжигтэн нэг ч энэ хэрэгтэй холбоотой баримтчилгаа хийгдээгүй юм. Үн цэнтэй мэдээлэл хүргэсэн $50,000 шагнал амлаж байгаа. Одоо энэ хэргийн гол хэдэн таамагуудын талаар ярилцъя. Энэ хэргийн хамгийн гол асуулт бол цагдаагийн хувцастай хүн хэн байсан бэ? Тэр Миссиг хорох гэж зориуд тэнд очсон уу? Эсвэл сүмээс юм хулгайлах гэж яваад Мисситэй таарч түүнийг хөнөөснө үү гэх зэрэг асуултууд юм. Эхний таамгаар бол энэ хэрэг түүний нөхөр холбоотой гэх таамаг. Энэ үед тэдэнд санхүүгийн болон гэр бүлийн асуудал байсан гэх мэдээ байгаа юм. Цагдаагийн эхний ээлжинд нөхөр Брэндон Биверсийг байцаасан бөгөөд тэр хэрэг гардаг өдөр өөр мужид загсанд явж байсан гэсэн юм. Түүнтэй хамт явж байсан хүмүүс болон өөр мужийн дэлгүүрт хийгдсэн гэх бичлэг зэрэгт үндэслэн түүнийг сэжигтний тооноос ассан байна. Дараагийн таамгаар бол бичлэг дээрх нууцлаг хүн бол эмэгтэй хүн гэх таамаг юм. Энэ таамагийн гол хүчин зүйл нь тэр хүн жижиг биетэй байгаа бөгөөд түүний хачирхалтай алхаа томцсон гуталтай байсан байх боломжтой зэрэг баримтууд юм. Үүнээс гадна бичлэгийн энэ хэсэг тэрээр зогсож багжаа ингэртэй хураах үедээ эмэгтэй хүн шиг зогсож байна гэж энэ бичлэгийг үзсэн маш олон хүн цагдаагийн газарт мэдгдсэн байна. Энэ хэргийн эргэн тойрондох таамаглууд донд хартаа эмэгтэй байх магадлалтай гэх таамаг маш их хүн дэвшүүлсэн байна. Магадгүй Мисси тэр эмэгтэй нөхөртэй холбоотой байгаад эхнэр нь түүнийг алсан гэх таамаг юм. Энэ таамаг анх хаанаас үүсэлтэй вэ гэхээр бодит гэмт хэрэгүүд гэх радионы газар энэ талаар нэвтрүүлэг бэлтгэсэн бөгөөд өөрсдийн таамагийг дэвшүүлсэн байна. Энэ Миссигийн хамт ажилладаг эрэгтэй дасгалжуулагчийн эхнэр хийсэн гэж үзжээ. Тэр эмэгтэй бичлэг дээр хүнтэй биеийн харьцаагаарч ойролцоо байгаа зогсохгүй. Хэдэн жилийн өмнө хөлдөө бэртэл авсан гэсэн юм. Гэвч энэ радионы мэдээг батлах зүйлс хожим цагдаа нар олоогүй байна. 3 дахь таамгаар бол энэ цагдаагийн хувцастай хүн Миссигийн хадам аав Рэнди Биверс гэх таамаг юм. Энэ таамаг интернет хэрэглэгчдийн бодлоор хамгийн бодит таамаг гэсэн юм. Мөн энэ таамагийн талд ямар баримтууд байгааг харцгаая. Миссиг нас барснаас хэд хоногийн дараа Рэнди хийм цэвэрлэгэнд нэгэн эмэгтэй хүний цагаан цамц авчирч өгсөн бөгөөд тэр нь цус болсон байсан тул хийм цэвэрлэгээний ажилтнанд цагдаад мэдэгджээ. Гэвч Рэндигийн хэлснээр энэ бол кило гэх чихуахуа нохооны цус бөгөөд тэдний хайртай нохоо өөр том нохоод бариулан малын эмчид хүрэгдээд өгсөн гэсэн байна. Энэ явдлыг малын эмч бас баталсан гэж цагдаа нар сүлд хэлсэн юм. Мөн хожим түүний ихнэр нохоонхоо үхлийн талаар пост оруулсан нь олдсон юм. Гэвч бид сэжигтнийг харахад тэрээр түүний цагдаагийн хувцсны цаанаас цагаан цамц цохож байна. Дараагийн баримтаар бол Рэнди бичлэг дээр хүнтэй ижил өндөртэй, ижил биеийн хэмжигт хүнтэй харагдаж байна. Мөн хамгийн сонирхолтой нь түүний алхаа бөгөөд
Энэ бичлэг хэрэг гарснаас хойш хэдхэн хоногийн дараа бичигдсэн юм. Рэндид бас энэ хэргийн сэтэл байгаа нь тэр хүүгээ гэр бүлийн болон санхүүгийн асуудлаас нь салгах гэсэн явдал байж болох юм. Бас нэгэн хачирхалтай бичлэг үзүүлье. Энэ бол хэргийн дараа тэд мэдүүлэг өгөөд цагдаагийн газарт гарч ирэхэд сэтгүүлчид тэднээс яриа авсан бичлэг юм. Энэ бичлэгт бид ямар ч ууг гашуу олж харахгүй байгаас гадна Рэндигийн нүүрнээс үе үе инээд тодорч байна. Энэ бичлэгийг олон сэтгүүлчид болон жинхэнэ криминалистуудад үзүүлж өөрсдийн сэтгэлдээ ил тод илэрхийлсэн байна. Тэдний анзаарснаар Мессигийн нөхөр ууг гашууд автсан мэт харагдах гэж хичээж байгаа бөгөөд тэр нь түнд олигтой үнэмшилтэй болж өгөхгүй байна. Тэр ярианы үеэр доошоо харж малгайныхаа сарвчаар өөрийгөө нууж түүний гарын байрлал хүртэл түүнийг хаалттай байдалтай байгааг илтгэж байна. Энэ нь түүнийг худлаа ярьж байх магадaltaй гэж үзэх шалтгаан болсон юм. Мөн хадам ам Рэндигийн нүүрнээс энэмсэглэл алга болохгүй байгаа бөгөөд тэр магадгүй энэ хэрэгт сэжиглэхдэггүй өнгөрсөндөө өөртөө багталтай зогсож буй мэт харагдаж байна гэж олон хүн үзсэн юм. Энэ таамгаар бол Мессиг Рэнди алсан бөгөөд цагаасаа хит эрт сүмд ирээд цаг нөхцөх байдлаар магадгүй дэлгүүрийн зогсоолоор сэлгүүцэж байгаад дараа нь сүмд орохоор шийдэж тэндээ холхих зураа дээрэн байсан мэт харагдуулахын тулд хаалга онгойлгож зарим зүйлсийг эвдсэн гэх. Мессигийн нөхөр ярьслага өгөх бүртээ нэг биш удаа эмэгтэй хүн алсан байх. Бичлэгээс харахад эмэгтэй байх шиг санагдсан зэргээр ярьж байсан нь магадгүй хүмүүсийг төөрөгдүүлж ааваасаа холдуулах гэсэн орлогч байж болох юм. Ингээд харахад бүх юм Рэндигээс гарцаагүй мэт байна. Гэвч тийм амархан биш ээ. Хэрэг гардаг үед Рэнди эхнэрийн хамт Калифорни мужид байсан бөгөөд цагдаа нар түүний утасны сүлжээгээр шалгахад тэр өдөр Калифорнид түүний сүлжээ бүртгэгдсэн учраас тэр магадгүй с ิจ гтний тооноос хасагдсан байх. Мөн бас нэгэн хачирхалтай зүйл нь хэрэг гардаг өдөр эцэг хүү хоёр хоёул өөр мужид явж таарсан зэрэг нь с ิจ төрүүлсэн байна. Интернет хэрэглэгчдийн таамгаар магадгүй Рэнди утсаа их нэртэй өгч Калифорни явуулаад өөрөө хоттоо үлдээд Мессиг алах бүрэн боломжтой гэсэн юм. Гэвч олон нийтэд ил болоогүй болохоос цагдаа нарт Рэнди Бивэрсийг шалгахгүй байх баттай үндэслэл байгаа байх гэж бидний зүгээс үзэж байна. Мессигийн найзын хэлснээр тэр алуулахаас өмнөх өдрүүдэд баг зэрэг шаналсан, айсан мэт харагдсан гэж. Мөн тэр найз нэмж хэлэхдээ хэрэг явдал болохоос 3 өдрийн өмнө Месси түнд LinkedIn хаягт танихгүй хүнээс ирсэн зурвсыг үзүүлсэн бөгөөд тэнд шууд занал хэл байхгүй байсан ч тэдэнд энэ зурвас хачин бөгөөд эвгүй санагдсан гэж хэлсэн байна. Энэ яг ямар зурвас байсан нь мөн адил олон нийтэд тодорхойгүй байна. Магадгүй хэргийг мөрдөж байгаа цагдаа нарт энэ талаар мэдээлэл байгаа байх. Мессигийн очдог спорт заалны менежерийн хэлснээр Месси маш олон жил тууштай явсан ч нас барахынхаа хэд хоногийн өмнө 7 хоног ирээгүй гэсэн байна. Энэ машины тухайд Мессиг өгөхөөс хэдхэн цагийн өмнө хэдхэн метрийн ойролцоо газар с ิจ гтээ санагдуулахаар үйлдэл хийсэн нь тохиолдлын машин биш гэх таамагт хүргэж байгаа юм. Энэ хүн ийм хувцастай машингүй ирнэ гэдэг юу бол? Тэгэхээр энэ с ิจ гтээ машин тэр хүний машин байсан гэх таамаг үнэмшилтэй сонсогдож байна. Гэвч энэ машины дэлгүүрийн зогсоолд ирэх ойлгомжгүй үйлдэлийг тайлбарлахад бас бэрхшээлтэй юм. Энэ хэрэгт чанар сайтай бичлэг байгаач энэ хэрэг одоо болтол тайлагдаагүй байна. Яг энэ хувцсны цаана хэн байсныг шууд хэлэх боломжгүй юм. Магадгүй хулгайч уу? Эсвэл хартай эхнэр? Мессиг таньдаг өөр хэн нэгэн үү? Эсвэл түүний хадам аав уу? Энэ дугаарт энэ мэт маш олон хариулт үгүй асуултууд гарч ирлээ. Та бүхнийг өөрсдийн санал бодлоо илэрхийлэхийг хүсэж байна. Удахгүй олон сонирхолтой хэрэгээр уулзцгаая.